За сайн бацхан үзэгчдээ Тогтог подкастын 9-р дугаар. За би хост болох Батбаяр 2-р дамжааны оюутан. За манай зочин маань өөрийгөө танилцуулаад өгөөрэй. Би Хүмүүнлэгийн сэтгүүл зүйн танхимын 4-р курс оюутан Мемор Сүрэнгийн Батболго гэдэг. За өнөөдөр надтай ярилцах чад маш их баярлалаа хаа. За би болонгоо таны хоббигийн талаар ерөөхдөө ярилцъя гэж бодсон. Мэдээж одоо таныг төгсгөж чи ерөөхдөө энэ подкаст үлдэх учраас илүү Батболго гэж хүн таны одоо хоббиний талаар мэдэхгүй ч юм уу эсвэл таны талаар мэдэхгүй хүний одоо хоёр хэрэгтэй хүн хоббиний талаар ярина гэдэг чинь За бараг пив уугаад сууж байгаа ярьж байгаа ялгаагүй шүү дээ тийм үстэй. За тэгэхээр ерөнхийдөө хобби нь болонгууд сакс гэсэн. Тэгэхээр би сакс үздэг. Гэхдээ Монголын саксныг үздэг байхгүй. Тэгэхээр бас NBA үздэг учраас бас харцсангуу ярилцахад амар болов гэж бодсны үндсэн дээр ерөнхийдөө NBA-ийн талаар ярилцъя гэж тэгэж бодсон. За яагаад ер нь гэхдээ анх NBA гэхээс илүүтэй та анх ер нь яагаад сакс үзэж эхэлсэн? Яагаад сакс сонирхдаг болсон юм? Анх явахдаа тэгэл манай 10 дугаар болд ирсэн болохоор тэгэл найзууд бүгд шийдэн дээр тэгээ ганцаараа одоо хөлбөмбөг тоглоод яваад талтын шүү дээ. Тэгэл сакс руу орсон шүү дээ. Анх бол өнө хөлбөмбөгсөн шүү дээ. Зүг. Тэр нь бол одоо бас сакс бас тоглодог гэсэн үг юм шүү дээ. Тий одоо нэг хөгжлийн лиг тоглож байгаа. Space гэдэг нэг лиг байна. Зүг лиг тоглож байгаа. Окей. За тэгвэл одоо ингээд NBA одоо ингээд анх үзэх болсон шалтгаан байгаа шүү дээ. Та ер нь анх хэзээ үзэж эхэлсэн? Яг анх одоо нэг 7 дугаар анги 6 дугаар ангиас юм уу? 6 дугаар ангиас. Тий. 6 дугаар анги гэхэр ч одоо хэдэн оны сакс гэсэн үг юм бэ? 6 дугаар анги гэхэр ч одоо 10 хэдэ 13 4. Spurs-ийн амар үе, Miami-гийн бүр галзуу үе. Тийм. Paul George. Pacers-ийн Paul George үлээ. Тийм, Pacers-ийн Paul George. Хамгийн их нь Miami Pacers хоёрыг хараад. Тэгэл Spurs үзээгүй 14 онд. Тэр мэрийг ойлгосон үзчихэв. За ер нь бол тийм ээ. Miami-гийн хүн юм байна шүү дээ. За одоо тэгвэл хамгийн дуртай баг нь ямар баг байгаад? Одоо ер нь бол Cavs л. Cavs тий. Cavs, Miami гэд бодохоор угаасаа LeBron-ы үнэн чөтөмшрч юм ба шүү дээ. LeBron-ы биш. LeBron биш юм уу? Анх яг зөв LeBron-оор орсон юм. Тэгээ Cavs-тэй үлдсэн байхгүй. Тийм үү. Тийм. Гэхдээ LeBron-ыг дагаж бол дэмжиж яваагүй. Зүг. Ер нь бол дагаж дэмжиж явдаг хүн гэвэл James Harden байна. James Harden уу? Би James Harden-ыг бас амар дуртай. Миний номер 1 тоглогч. Тий. Би нэг James Harden-ыг анх OKC-д байхад нь хараад энэ угаасаа нэг тийшээ явах юм бол нэг баяг угаасаа бүтэн 1.1 турш чирх юм байна гэд бодчихсон. Тийм амар аналист дэвшин юм байна. За би надад одоо би яг бэлдсэн асуултын дагуу нэг асуулт байгаа юм. За тэр болохоор одоогийн NBA-ийн таны хамгийн шилдэг тоглогч юм бол гэж. Одоогийн NBA хамгийн шилдэг тоглогч Cade Cunningham. Яагаад юм? Яа тэгэл илүү дутуу юм байхгүй. Тэгээ бүх юмыг тэнцвэртэй байдаг. Тэгээ ер нь тоглолт нь аягүй их таалагддаг. Тоглолтыг авч явж байгаа. Тэгээ холбогчийн байрал дээр тоглолтыг удирдах байгаа. Тэгээ бүх хитрхийг оноо авахгүй, assist, rebound гэдэргээ бүгд аягүй баланстай тоглолт. Тэгээ Cade-ийг ингээд харах юм бол одоо нэг юм Kobe шиг санагдаж байна. Анх нэг Lakers ирсэн Kobe байдаг шүү дээ. Charlotte-оос одоо драфтлагдангуудаа Lakers цолигдож ирсэн Kobe шүү дээ. Kobe одоо яг нэг бас нэг тиймэрхүү тоглож байсан Cade шиг. Мэдгүй. Надад бол Cade бол яг л Cade шиг санагдаж байгаа. Тэгээ өөр хүнтэй харьцуулдаг шүү дээ. Харьцуулдаг гэж байна. Би одоо ингээд Shea Cade энтрийг харангуут яг нэг Kobe ирэх уу юм шиг санагдаад. Харин Shea-ийг бол харин Kobe ирэх рүү гэж байл. Харин арай илүү дөхнө гэж юу? Тийм, арай илүү дөхнө. Тэгэхээр ер нь оноо авалт оноо авж байгаа арга байрал мэрэл ч юм уу. Яг шидэлтийнх нь нэг формул жоох өөр харагддаг болохоос ер нь бол төстэй. Зөв. Тэгвэл анх бол LeBron хараад сагсанд орсон гэж тэгж штэ. Тэгвэл энэ бол угаасаа амар маргалддаг сэдв заяа. Хүн болго ярьдаг штэ. Та бараг манай хэлэнгүүт мэдчихэж байгаа да. Jordan уу LeBron уу аль нь гөвт вэ? All time. LeBron штэ. Яагаад юм бол? Би Jordan гэстэй хараагүй штэ. Ямар вэ? Хараагүй болохоор харж байгаагүй тий. Highlights-ийг л үзсэн штэ. Highlight-ийг үзэхэд ер нь бол LeBron юм шиг. LeBron надад LeBron л гэж санагддаг штэ. Яг нь LeBron тэгээд маш олон амжилтуудыг ингээд давхар тогтоочж байгаа юм тий. Тэгэхээр ялчгүй. Би энэ дээр бол ялтч бас би өөрөө LeBron гэж хүссэн болонгууд бас LeBron л байгаа тий. Яг LeBron-ыг дэмждэг байхад бол Curry, Golden State гэдэгт айгу дургүй байсан юм аа. Одоо сүүлдээ л нэг гайг болчих. Яг Curry тийм дургүй байсан. Rival байсан болонгууд. Тий, Rival, Cavs-тэй Rival байсан болохоор ер нь дургүй байсан. Амар дургүй байсан.
Одоо ч бараг нэг дуртай биш л дээ. За. Дургуудалт. Тэгвэл надад сая ийм нэг асуулт орж ирлээ. Би танаас хамгийн шилдэг тоглогчдээс асуусан шүү дээ. Тэгэхээр одоогийн хамгийн underrated тоглогч таны бодлоор юу юм шиг вэ? Хин юм шиг байна. Дутуу үнэлэгдсэн үү? Дутуу үнэлэгдсэн тоглогч. Spurs-ийн Fox, Darren Fox. Darren Fox. Тэр хангалттай үнэлэгдээд юу н гараа яваад байгаа юм шиг. Яг хав тийм л дээ. Гэхдээ яг тэрнээс илүү боломжтой л гэж байхгүй. Бүр ингээ мегастар хэмжээнд үү? Мега суперстар бол биш л дээ. Зүгээр л одоо байгаас жоохон илүү байх боломжтой. Одоо өнөөдөр тоглолтын хараад ясан тэр л санаад орж байна. Өнөөдөр өглөө ямар тоглож болсон нэрээ? Тоглолт тэгэл Spurs уншаал дуусгацсан дөө. Энтони доош ганцаараа зүтгэж чадахгүй. Вемби бас арай л өндөр юм лээ. Бас одоо Вемби жоохон дургүй болж байгаа. Энтони дурц жоохон дуртай болоод ирсэн. Тийм. Тэгээ шейми минийх чинь дандаа өөрийнхөө тоглолдог байрлалын тоглогчдод л ер нь дуртай шүү дээ. SG shooting guard, point guard дээр өөр тоглолдог. Тийм байна тий. За. Окей. За, хоёулаа тэгвэл одоо надад нэг ийм асуултнууд гэх юм бол нэг ийм асуулт байна. Одоо ингээд тоглолдог байрлал гэж тэгж штэ. Тэнгүүд одоо NBA үздэг хүмүүс ч гэсэн залуучууд одоо тий манай үеийнхэн ч гэсэн мэдмээр байгаа штэ. Ерөнхийдөө бол таны байрлалын ингээд тоглолтод хамгийн чухал юу илүү чухал үүрэг нөлөө үзүүлдэг юм бол таны байрлал гэсэн үг. Одоо тэр ингээд энэ байрлал яг ингэдэг гэд яг тайлбарлаж ярих юм бол холбогчийн хувьд бол тэгэл IQ бөмбөг эзэмшилт хоёр. Тэгэж тэгээд давтлагчийн хувьд гэвэл ойлгомжтой шийдэлт, оролт. Тэгээд яг пасс нь 3-т орж ирдэг ч юм уу. Тэгээд одоо гэхдээ ер нь одоо бол сакс тэгэл одоо бүгд л шийдэл шаарддаг болсон л доо. Тэгээд бүхэн 3 шийддэг болсон юм даа. Тэгвэл хамаагүй даваа талтай давталганд. Тэр ер нь тэгэл одоо л тэгэл бүхнээс л бүх юм шаардж штэ сакс MB ч гэсэн. Тий. Йокичийг залуулж штэ. Тийм штэ тий. Йокич холбогчийн хийж тий. Карл Антони Таунс шийдэж гэдэг ч юм уу. Карл Антони Таунс гэснээс Карл Антони Таунс өөрийгөө хамгийн сайн бигмен биш хамгийн бүх цагийн хамгийн сайн 3 шидэлттэй бигмен гэж хэлсэн. Яг үнэн гэж бодсон тэрэн дээр. Яг үнэн. Новицки яах юм тэгээд? Новицки чинь 3-аас гэхээс илүү мэдрэнж хамаагүй их байсан хэрэг. Тийм. Яг нь Маркс бол орж магадгүй л. 3-аас биш бүр. Таунс бүр хамгийн сайн шидэлттэй гэсэн. Болж болно шүү дээ. Новицки яг авраг авснараа л арай илүү үнэлэгдэж байгаа болохоос яг шидэлтийн хувьд бол кат бол амар шүү дээ. Кат илүү гэж. Би арай жинзигээ илүү үзнэ. Ер нь бол би яг нөгөө нэг намайг NBA үзэж эхлэх Новицки бас амар байсан. Новицкиг юм. Би л дундын шидэлтүүдийн л аяг байсан. Новицки бас нэг дуртай байгааг юм. Цагаан арьстай тоглож. Ер нь бол жоохон дургуу дончиж гэдэг. Тийм. Жоохон дургуу. Тэгвэл ер нь Лекс гэдэг багт дургуун биш тий. Лекс одоо дургуу болцсон. Дончиж явааг байсан бол Леброныг дэмжин штэ. Дончиж орж ирээс байхгүй болох ч таа. Лекс ч юм уу цав цагаан баг үстэй. Кеннерд Мэннерд. Гарааны 3 тоглогч нь цагаан үстэй. Тэгээд Леброныг буцаад Капс руу яваад Харден Мичел хоёрт нийлчихсэн гэж бодлоо. Нэг авраг авчаасан гэнэ. Тийм, цалингаа бууруулад. За бас тэгвэл бас зүйл юм дээ. Яг сүүлийн жилдээ контендер байсан шүү дээ. Мичел, холбогчдэр Харден, SG Мичел, Исеф Леброн, Эвен Мобли, тэгээд Жарад Аллен. Наа чи 5 олстар бас. Наа чи боломжгүй баг юм биш үү яг үндэ. Харин Леброн цалингаа багасвал болно. Сүүлийн жилдээ. Нөгөө нэг хөгшин шагтай Бостон шиг юм болох юм шүү. Тийм. Нөгөө Пол Пирс нөгөө хөгшин 3 олстартай. Тийм. Гэтэ яг Мичел ерөнхий оноо тал дээр ер нь үүргийг үзтгэл Харден зөөр холбогчоо гээл. Тэгэл Леброн хийх юм аяагээл нөгөө хоёр бол тэгэл хамгаалал блоко тавьчих штэ. Тэгээ штэ. Жард тайлан ч аим шигтэй штэ. Жард тайлан ч All-Star сонгогдсон штэ. Тийм штэ. Амар хамгаалагч шүү. Нэг л одоо сонгогдсон хүмүүс мэддэг болохоос. Тэгтээ тэр Гобер яг шилдэг хамгаалалтын тоглогч гэж маадгүй төв дээр ингээд би бол бодож ин заяа. Тэнгүүд яг Жавел Маки байх үеийн Жард Аллен. За тэрний дараа Маки жоохон муудаад ирсний дараагийн Жард Аллен яг үнэндээ бүр ингээд байж болох төгс бигмен. Доор тоглолт. Гэтэ одоо бол хин Жейлэн дөрөв бас гоё орж ирж л. Би жоохон дөрөв дургу байгаа. Яг сая бас муу тоглолцсон. Жоохон дөрөв сүжиггүй. Яг нэг байхгүй болохоор байхгүй болчихдаг юм бэл. Нэг сүнсгүй юм шиг тоглолт. Тийм байна. За би нэг юм хэд асуулт бэлдсэн. Энэ бол угаасаа ерөнхийдөө ингээд нэг юм одоогийн NBA ингээд үздэг хүмүүсээс ер нь бол асуух боломжтой асуултууд байгаа таахгүй. За таны хувьд болонгуудлаа ерөнхийдөө ингээ хүнийг ингээд за үнэхээр мундаг агуу тоглогч гоут гэж бодоход одоо нөлөөлдөг зүйл нь бүгж үү эсвэл стат уу үзүүлдэг.
Миний хувьд бол стат. Стат уу? Тий. Би яг номер 1 чиний хувьд говт юм бэ гэвэл Джеймс Хард. Джеймс Хард нь. Тий. Бүр номер 1 говт чинь Джеймс Хард. Фүү, тийм амар хайртай. Тий. Номер 1 Джеймс Хард. Тий. Би яг нөгөө Джеймс Хард би анх OKC дэмждэг байсан байхгүй юу? Одоо юутай Тандартай юутай Westbrook-тэй Тандрыг. Тэр Westbrook те амар шүү. Тэр Westbrook-ийг юу гэж бод. Тэр Westbrook-ийг бас галзуу штэ. За чин тэгэл амар шиддэг гэж хэлсэн надад. Амар шиддэг гэж бодоод исэн чинь гинт шидэлт нь бас арай л огцсон мунцсан. Өсөлтийн хувьтай холбоотой юм шиг. Гэтэ ер нь бол 2K тэр тоглоомгот Westbrook-ийн шидэлтийн өвн амар өндөр. Тэр үед бол. Тэгээ мангар хурдан. Тэгсэн амар биетэй атлетик. Westbrook-ийг бүр 2K дээр зогсоох боломжгүй шүү. Маа нэг юм найз өгсөхгүй гадаад. Тэр найздаа ингээд тоглож штэ. Тэгвэл ингээд Westbrook-ээр ингээд салтаагаараа гаргаснаа баг араараа гаргаад тогч мохт 2K дээр. Westbrook бол алдаатай. Яг нэг тэр үе нэг Denver Manor-ыг мултдаг. Тэр MVP авдаг жил. Гэтэ яг тэр нэг Westbrook MVP авсан штэ 6 гараад. Тийм 6 гараад анхны MVP боллоо. Анхных нь болсон баха. Нөгөө triple double дундалжилдаг жилийн яриад байна. Тийм triple double дундалжилдаг. Тэр жилд чинь Rockets нэгээр гараад James Harden аваад авах хэрэгтэй. Би тэрийг угаасаа MVP авах хэрэгтэй гэдэг дээр бас нэг байд. Тэгээд Westbrook бас жоохон дург болсон. Тэгэл нэг Harden дээр ирэхээр нэг гайгүй өршөөсөн шүү дээ. За хайрлаа гэдэг. Тий. За чим би бол Harden-тай гэр алдахгүй. Тэгсэн бол дараалж 2 MVP авсан болох ч гэсэн байхгүй. Тийм. Ер нь бол гэхдээ амар олон жил дараалаад ерөнхийдөө бол Giannis нэг алдаад Westbrook нэг алдсан байхгүй. Би бол тэгж боддtiin Harden. 18 оны тэр одоо гарч ирсэн Rockets-ийн Harden бол авраг авах хөстэй Harden байсан. Тэр үед CP гимтсэн нэгдүгээр. CP гимтэйг бол манайх Rockets тэр үед би уусаа Rockets улаан фэнс байхгүй. Rockets-ийг ингээд авраг аваасаа гэж амар бодсон. Яг одоо манай Harden явсан ч гэсэн би Rockets-ийн фэн хийвэр. Би одоо Rockets үзэх байсан. Хараа л аргуус. Тэгээ жоохон хэцүү сагстэй тэр. Яах гээд байгааг нь мэддэхгүй. Яаж одоо тэрний 2 хэрэг байгаа штэ. Осар Томсон, Amen Thompson. Тэр хоёрыг амар атлетик гэлсэн. Тэг шидэж чадахгүй болохоор хамгаална. Тэг оролтын тэг өөр юм байхгүй. Гэхдээ миний бодлоор заяа одоо Rockets байгаа ихрийн өрөөсөн Amen шүү дээ. Amen бол сайн хамгаалалттай тоглогч. Тийм ер нь бол хоёулаа аягүй сайн. Зөвхөн сайн хамгаалалттай тоглогч болохоос биш яг юм All Star бүр амар оноо түүдэгтэй тэр одоо 18 оны Westbrook биш байхгүй юу? Яг үнэндээ. Би бол тэр хоёрыг All Star болох үсрэл за нэг Caruso Holiday. Тийм ер нь тэр хацаа би ч гэсэн гэж байна. Тэгээ тэр хоёр бас арай илүү импакттай бол та одоо бол. Өө тэнгууд KD нэг ярилцлагынхаа үеэр ингээд хэлсэн байгаа байхгүй ингээд миний амьдралдаа хамт тоглож үзсэн хамгийн атлетик тоглогч гээд Amen Thompson хэлсэн. Яг атлетик гэдэг чинь тэгэл өсрэлт, оролт тэгэл тэр хэдиглэр нь хэлээд байгаа шүү дээ тийм. Тэнгүүд хамгийн амар атлетик одоо 16 онд ч одоо хамгийн амар атлетик одоо 16-оос өмнөх онд ч одоо Westbrook ч юм бас л тий. Галзуу Westbrook-тай хамт тоглосон KD үстэй тэр чинь. Тийм. Яг Westbrook-ийг гэхдээ мартчихсан юм шиг хамаа KD. Юм ярьсан дээр Westbrook-ийг анаад юм шиг. Тэгээд амар атлетик юм бол тэгэл шидэлгүй ч гэсэндээ Ben Simmons шиг оноо авч болно шүү дээ. Ер нь оролт тийм тий. Дохоол тий. Simmons тийм Westbrook-ээс өндөр. Даваа хамаагүй даваа талтай. Тэгээ гарын алд нь урт. Тэр чинь шидэхэд хамаагүй боломжтой. Бүр байрал нь би бүр анх удаа тэрийг 2K дээр харж ирсэн шүү дээ. CX-ний PG. Байрал 2 байрал нь нэг нь C нэг нь PG. Тэр ч яг нэг багийнх нь бас rotation-аас арай л сонир л та. Би тэрийг тайхсан бүр. Баахан шидэлтгүй нэг SFPF SG ч юм уу одоо. Яг аль нь гэдэг юм бэ? SG гэхээр сая бүгд нэг шидэлтгүй тийм. Jabari Smith дээрээс л. Гэтэ яг плей-оффор нэг гайгүйсэн л та. За, хоёулаа асуулт руу эргээд орох юм бол за, одоогийн сагсан бөмбөгч нэг супер тим байгуулад нэг аврах гэж амар хүзэддэг болсон шүү дээ. Тийм. Тэр юу зүв юу гэж бодож байна? Тэр тэгэл фейлдчихлээ шүү дээ. Бруклинээс эхлээл фейлдчихлээ шүү дээ. Бруклиний өмнөх жил чинь бүх All Star ч 2-2-өөр байсан шүү дээ. Тийм. Тэгэл нэг 3-аараа болол яг гэхдээ тэр Бруклин бол авал авахаар л хэлсэн л да. Бүсийн финалд гараад ирсэн бол аврах. Тийм, ер нь. Тэгээд нэг нэгээр гимтчихэр амар зүйл. Тийм, Кай гэмтэл дараа нь Harden гэмтэл. Яг Harden гэхдээ төрсөлийн тоглолтод бол тэп зүгэл орсон л та. Тэгэхгүй тэгээд тийм ээ. Ер нь бол би гэхдээ тэр Бруклинийг яг үндэ би Harden-ыг явсанд нь амар гомддог. Амар ингээд нэг юм карьерт нь Harden-ыг болсон юм шиг. Сайн гэдэг чинь. Яг Rockets-ээс явахад л болсон. Rockets-аас явж байгаа нь авраг авсан аваагүй Rockets-д 30 оноогоо дунджлал явбал надад байсан.
Тийм шүү дээ. Хаяа нэг 50 оноо авчаал тий. Тийм. Тэгээ Brooklyn-ээс эхлээд холбогч болсон шүү дээ. Ер нь бол тэгэл фильм илий дамжаал. Тийм. Одоо бол тэгтээ яг Harden бол нэг юм яг холбогч болсон мэл тий. Тийм. Тэгтэл бас зүгээр шидэл алдж байгаа шидэлтийг харахад л одоо гоё яддаг шүү дээ. Зүгээр бөмбөг залж байгааг нь харах л гоё яддаг. Одоо би буруу санаагүй бол энэ 19 оны сакс заа юу. За. Та Harden дуртай гэж штэ. Нэг амар шүүлтийн том алдаа гарсан байдаг юм а. 18 оны сакс. KD-гийн. Тийм. Нэг татдаг. Тийм. Тэр үеийн нөгөө нэг Harden-гийн нэг шийдэлт байдаг та. Тэр чинь яг шууд үзээд ичсэн хэрэг. Би бас яг шууд үзээд ичсэн. Тэгэл орилол тэр чинь бөө юм болж байгаа юм чи тэр үг. Би тийм ингээ бүр гэр бүлээрээ ингээ бөө. Яж хаад би чинь өөрөө Golden State дөргөө. Одоо ч дөрвөлтэй. Гэтэ тэр шийдэлт ингээ бүх Harden-гийн фэнүүд ингээ бүр сэтгэл зүйн үлдсэн баг тий. Тийм яг тэр үйлрэлээс гайгүй тэгээ явцсан болгоо MVP авч болохоор байсан. Тэгээ тэр жил чи Янас авцсан. Тэгээ Янас би харин тэр жилийг яриад байгаа байхгүй. Янас авдаг жил харин Harden-ийнх байсан юм аа. Тэгээ яг тэг Янас авахгүй бол болохгүй л байсан юм л байлээ л дээ. Яг сүүлийн хэдэн нэг одоо All Star-ын дараа гэх юм уу. Тэрнээс хойш Harden жоохон унцсан тэгсэн. Тэгээ Янас бас хит амир байсан юм аа тэр чи. Арай л доминант байсан. Greek Freak гэдэг нэрээр тэр жил авсан. Тэг яг дундалж байгаа оноо дээр адилхан боловч нөгөө нэг довтолж байгаа хувь нь Янас хамаагүй өндөр. Тийм. За load management одоо ингэж байгаад байгаа шүү дээ. Одоо ингээд нэг нь тоглолтуудын хоорондох одоо ингээд цагийн барилт гэх тээ. Эсвэл ингээд зарим тоглолтод оруулдаг ч юм уу. Энэ ерөнхийдөө NBA-г ингээд ямар хөө болгоод энэ та ерөнхийдөө энэ талаар гэж бодож байна. Тэгэл улирлыг арай л уйтгартай болгох шүү дээ. 81 ба 82 тоглолттой тэгээ хэдэн шууд дамжуулалт бүгд л шууд дамжуулалтаар баахан юугаар гарч байгаа. Жишээ нь би одоо ингээд улиралд одоо NBA Plus авчдаг байхгүй NBA нөгөө нэг аппликейшны. Тэнгүүт нэг тоглолт ороод үзэнгүүт ингээд отно байдаг. Тийм бүр нэг дуртай хоёр тоглогч моглогч хоёр сайн багийн тоглолтыг л үзэхгүй бол одоо ер нь бол одоо Вашингтон Шарлот хоёрын тоглолтыг жишээ нь бол ойрхон явж ивэл л үзэн штэ. Тийм тэгэхээр ер нь бол ямар ч тийм үзэх одоо хүмүүс байхгүй ч юм уу. Эсвэл ордонд нь очиж үзэл арай гоё идэх. Ордонд очиж үзэх гоё юм л ш. Нэр тэр experience та тэрийг бас нэр мэдрээр. Тэр experience бас гоё юм л ш. Одоо нэг юм бас нэг одоо нэг юм хэрүүлтэй асуулт байгаа заа юу. Одоогийн NBA-г ингээд нэг хитрхи софт болчоод байна гэж ярьдаг хүмүүс. Та энэ талаар юу гэж бодож байна? Мэдгүй надад бол зүгээр санагдаад байд шүү дээ. Яг хав жоохон торгуул шидэ тэр нь жоохон нэг тоглолтыг сунжруулад удаашруулад уйдгартай болгоод гэж магадгүй. Тэгэхээр надад бол одоо улам л амар үзүүштэй болол одоо тоглогчдын нөгөө бэлтгэл ч гэдэм үү. Одоо хөдөлгөөн тэр нь одоо жил ирэх тусмал сагсан сайжирна гэхээс муужрахгүй шүү дээ. Яг арай физикал биш л болсон болохоос одоо тэр одоо 10 хэдэн 14 5 оны үед ч одоо KD, Paul George, LeBron эдэр одоо SF-үүд илүү нөгөө шидэлтэй довтолдог байсан тийм. Тэдний тоглолт бол яг бас харахад гоё л доо. Арай физикал дайрдаг. Одоо л тэгэл шидэлт болчиход шүү дээ. Ерөнхийдөө оролт шидэлт. Зөв. За. Одоо ерөнхийдөө бол хоёлаа нэг би илүү одоо ингэж бүр юм фан асуулт асуумаар санагдаж байна. За ерөнхий бэлдсэн юм аа. Тийм. Тэрнээр за NBA-с заяа юу. Таны ингээ нэг эсрэг нэг ингээ хүнтэй тогломоор байна гэвэл та бас ингээ сагсан бүх тоглолт хөгжлөлийг тоглох гэж байна. Тэгэхээр нэг эсрэг нэг хүнтэй тоглох юм бол хинтээ тоглох вэ? Тогломоор байгаа хүнтэй тоглох. Жамарант. Яагаад юм бол? Зүгээр л амар таалагддаг шүү дээ надаас. Жаа юу. Тийм таалагддаг хүнтэйгээ л тоглож шүү дээ. Уусаа нэг шүтэр мөттэй хүнтэйгээ тоглож. Тийм эсвэл адилхан хүндэртэйгээд Азия Томас. Арай ойр хүйзэж магадгүй. Тийм. Арай бэлтгэл арай ойр хүйзэж магадгүй. За тэгэл таны дээрээс үсэрч ирэл тохоод байвал яах. Тэгэл хараад шүү дээ тэр ч одоо. За өөр яалтай нэлээд. Урдаас нь үсэрч үзэхгүй. Нэг эсрэг нэг чинь тэгэл өршөөлгүй шүү дээ. Тэр чи багийн тоглолт биш. Нэг эсрэг нэг юм чинь. Яг би одоо оронд клейм лейвсэн бол яг багийн тоглолтын дээр хамаагүй илүү статистик үзүүлээд өрнөлөө үзүүлэх боломжтой. Тэгэл миний шийдэлт илүү багт хэрэгтэй ч гэдэг. Зөв. Нэг эсрэг нэг бол тэгэл хин ер нь атлетик тэр нь л ялна. Тэгэхээр ер нь бол Жаморонтой тоглож үзмээр байгаа юм тийм. Жаморонтой тоглож үзэр. За. NBA-ийн тоглогчдоос заяа. Нэг тоглогчтой амьдралаа нэг өдөр соль гэвэл та хинтээ солих уу ер нь? Нэг өдөр амьдралаа соль гэвэл би LeBron-тэй солих та. LeBron-тэй. Нөө амар ер нь бол одоо LeBron яагаад LeBron гэж юм бол би бас ингээд толомт руу бодсон юм а. Дөнгөж сая ингээд
Тэгсэн чинь бас би толгомтор болонгод бас LeBron боцсон. Юмс юуны хаа LeBron боддог. Одоо яг тэгэл хамгийн амар л шүү дээ. Хамгийн амар бэлтгэл майндсет гэдэг ч юм уу. Одоо Jamorant-ийн бид оруулт тэгэл шоудаал тааш шүү дээ. Шоудад эсвэл буу ярьж хүн айлгаалаа. Тийм амар тийм бүр мэрэгжлийн яг мэрэгжлийн тоглогч гээл бас амар бэлтгэл хийж л байгаа хэл та. Гэтэ LeBron-ы төвшөнд бол бас хангалттай биш. LeBron бол хамаагүй илүү төвшний бэлтгэл хийж байгаа. Ер нь тэр нөө бэлтгэл recovery нөхөн сэргийлэл гэдэг. Тэр тоглогчийн ер нь ингээд бэлтгэл хийх mentality experience-ийн юм намаар байгаа юм шүү дээ. Тийм. Стогоор амьдралын лайфстайлын нэг өдөр мэдэрнэ л гэсэн. Стогоо асуулт. Стогоо хариулт байна гэдэг. Тийм. Jamorant-ийн амьдралын лайфстайлыг мэдрэл явж байгаа бараг өчтөр тэгэл гарч ороо. Би бол зүгээр толгой дотроо тэгж бодож байгаа. За хамгийн их мөнгөтэйгийнх рүү норъё. Тэгээ мөнгө үрий гэдэг санаа. Тэгсэн чинь таны бол юм санаа амар таалагдаж байна. Тийм. Бас тэгэл би одоо хамгийн муу тоглогч цалинтай тоглогч 4-5. Нэг өдөрт хангалттай л дуусах юм шүү дээ. Дуусах үү? Тий, дэлгүүр ороод амжихгүй шүү дээ. Тий. Би шууд $2 сая яат авчихна. За. Таны тэгвэл заяа. Хамгийн одоо swag-тай тоглогч ямар тоглогч вэ? Хамгийн swag-тай тоглогч юу? Тий. Jamorant, Shea. Тий. Яагаад Jamorant-ыг ер нь ингэж амар хэлээд байна юу? Миний шинэ дуртай тоглогч. Тийм. За. Jamorant, Shea, Cade 3. Cade 3. Anthony Edwards. Энэ дөрвийг л хамгийн амар шүү дээ. За. Тэгвэл за одоо байгаа сагсан бөмбөгт хамгийн клаш тоглогч юм болоо. Хамгийн клач уу? Тийм. Одоо клач гэхээр одоо яг санаанд орж ирж байгаа юм алах уу? Jalen Brunson гэж орж ирээд байгаа. Яагаад гэдэг юм бэ? Гэтэ Jalen Brunson орж ирж байна. Гэтэ Jalen Brunson би нэг гейм ярилцлага санддаг байхгүй юу? За би буруу санаагүй бол заяа. Shaq нөгөөх нь хэм блэ? Charles Barkley хоёр. Хоорондоо ярьж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоо нөгөө Brunson чинь Luka-гийн багт байсан шүү дээ. Тийм. Luka-гийн. Тийм, Mouse Norwich-ээс. Тэгсэн чинь Luka-гаас бус нь хөгжлийн лигийн тоглогчдод хэлчихдэг байхгүй юу, Shaq? Тэгсэн чинь Brunson яагаад ч юм хөгжлийн лигийн тоглогчдод хэлж байгаа шүү. Тэгсэн чинь Нью-Йорк руу солигдсон уу? Холстарлаа. Энэ яагаад юм бол? Та нөгөө тоглогч хүний зүгээс юу хэлж мэлэх юм бол? Уу яах вэ? Тэгэл тэр чинь ингээ хараагүй нэрнүүд ба шүү. Одоо Luka-гаас бусдын одоо тэр үедээ танихгүй л байхгүй. Тэгээ бас тэр чинь амар баг үстэй. Би буруу санаа. Биш холбогч дээр Dinwiddie. Тэгээд Luka, тэгээ Brunson хин юм байлаа тэр чинь. Тэгээд нэг хоёр цагаан төв. Хоёр цагаан төв. Maxi Kleber нөгөөх нь Kleber, нэг нь Kleber шин тэрийг сан. Тэгээд нөгөө нэг юм цагаан бас нэг цагаан хинжлээ. Тэр баяг баг нөө Hartenstein байсан юм болоо. Hartenstein юм шин. Paul ч үлээ. Нэг тиймэрхүү. За. Тиймэрхүү нөхөр байсан юм аа. Тэгээд Luka касчих юм бол тэр энэ бол G-лигийн баг гэж хэлж байгаа юм зүг юм уу? Тэр чинь Dinwiddie тэгээ Brunson юу энэ амар сонсогч нэр. Яг тэр үед Brunson тэгж үнэлэгдэг байсан хэрэг. Тэр үед 13-4 онол томчлдог байсан. Тэгээд тэр жилийнхэн плей-офф Luka гэмтсэний дараа амар тоглоод чирээд Utah эдрийг хожигдсон байхгүй. Тэгээд дараа нь одоо гэрээний сонголтоор Mouse хэдийг санал болголоо. 125 саяар 5 жилийн гэрээ Brunson авъя гэсэн чинь Dallas өгөө. Тэгээд Нью-Йорк руу явцсан. Угсаа Luka-гийн бас нэг ийм тоглож ирэхгүй. Энэ бол ice scoring. Тийм. Яг л адилхан ер нь маяг дээр байгаа л ер нь бол товтлооны төрлийн холбогч. За. Тэгэхээр одоо ер нь бол хамгийн сүүлийн асуултууд руу орж ирж байгаа. Санагдсан надад. Анх нөгөө нэг манай нэг аавын найз надад промот хийжсэн байхгүй юу? 2014 онд байхгүй юу тэр чинь. Одоо яг Spurs-ийг амар жил Manu Ginobili гэдэг тоглогчд амар дуртай гээд. Тэгээ намайг үзүүлээд хүчээр. Тэгээд би анх үзчихсэн. Тэгэхээр би одоо 9 настай байсан юм шин. Тэгээ анх үзчихсэн. Тэгсэн яг тэрэн шиг ч юм уу одоо ерөнхийдөө бол одоо та ингээд сакс гэдэг юм нэгдүгээрт хичээл та одоо хичээлдэг юм байна шүү дээ. Сакс гэдэг спортоор хичээллэх, үзэх, дурлах тий. Ингээд ерөнхийдөө хэрвээ хичээлдэг хүүхдүүдэд байх юм бол ерөнхийдөө за нэг зөвлөгөө өгье гэх юм бол. Ер нь бол тэгэл тууштай бэлтгэлээ сайгаар хэлчихлээ шүү дээ. Тэгэл тэгэхэд бол хэзээ нэгэн боломж олдно. Зөв. Тэгээд зөв л байгаар гэж хэлсэн шүү дээ. Зөв байгаар. Тийм нэг буруу гişвэл тэгэл дахиж олдохгүй шүү дээ боломж чинь. Буцаа залуунаас ч олдохгүй.
Тэгэхээр ер нь бол яг өөрийнхөө одоо тэр нэг жоох нэг одоо 10-аас 12 1 2 дугаар курс гэл тэр жилдээ л яг сайн өөрийгөө хичээгээл яг сагсаараа явъя гэвэл. Зөв. За тэтгэлээ сайн. Манай зочин болонгуудлаа мэдээж одоо бид хоёр спортын талаар ярилцж байгаа боловч бид хоёр нэг мэрэгжлийн хүмүүс те. Сэтгүүлч мэрэгжлийг ерөнхийдөө хүмүүнлэгт сонгоод ороод ирсэн байгаа даа тий. За ерөнхийдөө цаашдын сэтгүүлчийнх нь одоо ингээд зорилго нь ч юм уу яль чиглэл рүү ер нь илүү төлөв ажил гэж боддог. Сэтгүүлчээрээ. Ер нь тэр шоу талтаач. Шоу талтай. Шоу спорт талтай юм шүү дээ тий. Зөв маркетинг зарагдан. Яавал юм байна тий. Улс төр мөрөглөөр орсон ч болно шүү. Тэгвэл анх одоо энэ мэрэгжлийг сонгох болсон шалтгааны спортын холбоотой ер нь. Тийм ер нь л спортын сэтгүүлч болъё гэж бодоод орсон. Тийм зөв сургуулаа харж байгаа л ямар сургуульд орохоо мэдэхгүй. Өмнөх өдөр нь харж байгаа л за байршлыг харж байгаа л за энэ гайг юм уу гэд. Тэгэл орсон. Өмнөхийг сонгох болсон шалтгаан байршил гэсэн үг. Байршил зүгээр байршил. Арай нэг гайгүй байршилтай санагдаад орсон. Тэгэхээр отис гэд яг тэр үеч одоо 12-оо төгсөө яхад мэдэхгүй байгаа штэ сургуулиудаа аль нь ямар хүн хөлөмжтэй сургууль байт ингээд. Тэгэл одоо мобиз эдрээс бас урилга ярьж илсэн. Тэгээд ороогүй л дээ. Тэгэл байршлыг харж байгаа л хүмүүлэгт орчихсон. Зөв. За тэгвэл ерөнхийдөө одоо энэ мэрэгчлэр сонгоод нэгдүгээр курст ороод ирсэн байгаа дүүнер байгаа даа шүү дээ тий. Тэр дүүнертээ одоо ингээд зөвлөгөө өгье гэвэл эсвэл одоо ингээд дөнгөж одоо оюутан болж байгаа дүүнертэй ч юм уу. Ингээд зөвлөгөө өгөө. Оюутан та одоо сэтгүүлчээр сурдаг оюутан байхад ингээд ерөөхдөө зөвлөгөө өгөл. 4 жил ер нь бол айгүй хурдан өнгөрнө. Одоо ингээд сонсоход айгүй их уус тий. Тэгээд дахиад 4 жил сурах уу? Би юу? Тийм хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Тийм тэрэн шиг одоо 4 жил бол айгүй хурдан өнгөрнө. Тэгээд сурж байгаа хугацаанд айгүй үр бүтээлтэй сурах хэрэгтэй. Би одоо өчтөрл бараг 1-р курс юм шиг санагдчих шин. Би одоо ингэж хэлээд идэх хүмүүсийг гайхаад байдаг гэсэн. Гэсэн чинь ер нь бол айгүй хурдан өнгөрд юм байна. 4 жил. Тэнийг юм хаашаа 4 жил өнгөрч чад мэддэхгүй байх гэж юу гэдэг гэж боддог юм. Тийм. За. Энэ айгүй хурдан өнгөрнө. Тэгээд байгаа цагтаа л их сайн юмаа сураад дадлгачаал. Зөв. Ерөнхийдөө бол бусад подкастнууд дээр нэг асуугаасаа гэж бодсон асуулт байдаг байхгүй юу? За. 2 асуулт байна. Нэг нь болонгууд одоо мэдээж төгсөж байгаа. Энэ найзуудтайгаа өнгөрүүлсэн одоо хамгийн гоё таны дурсамж юу гэдэг юм бэ? Найзуудтайгаа өнгөрүүлсэн одоо хамгийн гоё дурсамж гэвэл тэгэл зугаалгал байна да. Зугаалгал. Тийм тэгэл зүгээр анги танхимдаа ингээл ярьдаг яриал энэлдэл тэр л өөр нэг дурсамж байхгүй. Дурсамж юу нь бол байхгүй. Манай ангийнхаа ер нь нэг ангиараа гарч ордог. Зөв. Яг цөөхөн цөөхнөр л гардаг болохоос ангиараа бол нэг гарч исэн баг байхгүй хаад. Энэ подкастыг ер нь бол багш нар их сонсох байхгүй юу? Тэгэхээр хоёулаа би яран таныг бас багш нартаа юм хандаж хэлвэл те 4 жил одоо таныг ингээд сургачиж байгаа юм чи. Багш нартаа хандаж ингээд гоё сэтгэлийнхаа үгийг хэлье гэл. Би бол тэгэл 3 багштай гурууланд нь тэл хайртай штэ. Гуруулаа л гоё хүмүүс штэ. Өөр ингэсэн онцлогтой. Тэгэл гуруулаа л гоё доо. Яг л гурууланд нь л яг л тэнцүү хайртай. Бүгд тэнцүү хайртай. Хин нэгэнд нь илүү биш үү? Хин нэгэнд нөө. Тэгэл аюун хатаа штэ. За тэгээ өгшөөснө. За. Окей. За ерөнхийдөө хоёулаа ингээд ярилцлагын өрөөд хөндөрлж байгаа. За тэгээ таны өнөөдөр надтай ингээд цаг гаргаж ярилцсан маш их баярлалаа. За. Тэгээд мэдээч бас маш их бас зөвлөгөө өглөө тий. Хүүхдүүдэд зөвлөгөө өглөө, багш нартаа хандж хэллээ. Тэгэхээр их баярлалаа. Тэгээд таныг одоо ингээд төгсөж байгаад нь бас миний зүгээс маш их баяр хүргэе. 4 жил одоо мэдээч сурч төгснө гэдэг бол маш их одоо төвчээр миний хувьд гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол баяр хүргэе. Тэгээд төсөлтөө гоё хийгээрэй хаа. За зөндөх баярлалаа. За гоё подкаст боллоо. За ашигудаа баярлалаа.